Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг өнөөдөртөө багтаж шинэ засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг өргөн барьж шинэ сайд нарт нэр дэвшигчдийг олон нийтэд танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор парламентын суултаа намын төслүүд удирдах зөвлөлийн хурлыг хийж шинэ засгийн газарт оруулах сайд нарыг тодруулж эхэллээ. Энэ талаар сэтгүүлч Мянган Цэцгийн бэлтгэсэн мэдээллийг одоо хүлээн авна. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлгийн шийдлийн засгийн газрын бодлогыг тодорхойлж ажиллах сайд нар тодорч эх 7 хоногоос шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг хууль тогтоох байгууллага томилохоор болж байна. Тухайлбал Ардчилсан намын гүйцэтгэх зүйлд өнөөдөр хуралдаж засгийн газрын хэрэглэх газрын даргад улсын хурлын гишүүн Баяр Цогтыг гадаад иргэн сайдад Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Пүрүсүрэнг Хууль зүйн сайдад Монгол Улсын ерөнхий прокурор Орилж авыг аль үйлдвэрийн сайдад улсын хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн байна. Мөн боловсрол соёлын зохионы сайдад улсын хурлын гишүүн Ган Төмөр, Уул Уурхаан сайдад Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Жигжид, Куамын хөгжилт нийгмийн хамгааллын сайдад улсын хурлын гишүүн Эрдэнэ, Хөлс үдэ аж ахуйн сайдад улсын хурлын гишүүн Бурмаа, Эрчим хүчний сайдад улсын хурлын гишүүн Зоригтыг тус бүрд нэр дэвшүүлэхээр боллоо. Мөн Монгол Ардын намын удирдах зөвлөлт хурлал сайднаа тодрууллаа. Ардын нам энэ засгийн газар шадар сайдаар хөрөс шүхийг, хөдөлмөрийн сайдад Чин Зориг, байгаль орчин ногоо өвчт аялал жуулчлалын сайдад улсын хурлын гишүүн Оюн Хорол, зам тээврийн сайдад Төмөрхөө, сангийн сайдад улсын хурлын гишүүн Эрдэнэбат, барилга хот байгуулалтын сайдаар өмнө газ харилцааны сайдаар ажиллаж байсан Цогтбаатар нарын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан. Харин шударгаас дэвшил өөрийнхөө эрх мэдлийн хүрээндх сайд нарын албан ёсоор зарлаагүй байгаач Монгол улсын сайдаар Монгол үндэсний Ардчилсан намын дарга энэ сайхан эрүүл мэндийн сайдаар ерөнхийлөгч асан их хоёрын эмч гэгдэг Жамбал Жавыг томилхон тодорхой гэж улс төрийн хүрээнх нь таамаглаж байна. Бид засгийн газрын шинэ сайд нар болоод нэн тэргуунд хийж хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын асуудалд улс төрчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Улс орны байдал хүнд байгаа шүү дээ. Хамгийн гол нь тэрийг л анхаарал таах хэрэгтэй. Яг нарийн дээр бол дефолт гэж олон улсын хэмжээнд нэрлэгддэг Монгол улс эдийн засгийн хувьд яг дампуурлын эрхэмтдээр байгаа. Тэгээ ийм байдал яагаад бий болсон бэ гэвэл их алсаас энэ шалтгааныг хайна. Гэхдээ монголчууд тэрийг бие биенээ буруутгах гэж явахын оронд өмнө байгаа асуудлаа яаж шийдэх үү гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэрэн дээр л бид нар санал нэгдэж байгаа. Шинэ засгийн газрын бүтэц ажиллах сайд нарын нэр ерөнхий сайдын эрх мэдэл гэхээсээ илүү улс төрийн намуудын хоорондын тохироогоор орчиж байна. Гэхдээ нэр дэвшигчийг хуулийн дагуу улсын хурл тус бүрдэн хэлсэн томилох учиртай. Одоо нэршин тодоод байгаа эдгээр сайд нар үлдсэн 1.6 жилийн хугацаанд намын их ашиг улс төрийн сонирхлоо хойш тавьж салбар бүрийнхээ бодлогыг зангидж эдийн засгийн хямралыг даван гарах арга замыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Монгол улс ардчилсан нийгэм бишижээ